Одоо ингээд энэ хууль батлагдаад тэгээд шүүхийн шийдвэр биелүүлэх чинь одоо бас өөр бүтцээр орох гээд байгаа маа. Ялангуяа иргэний одоо хэрэг маргаан дээр өртөө хүмүүсийг бол гадаадад гарах эрхийн түтгэлзүүлээд хил дээр хориг тавьчихад байна. Гэтэл өвчин зовлонтой хүн үр хүүхэд нь өвдчихсэн хүмүүс явъя гэхээр шүүхтэр та өртөө гэдээ ерөөс ингээд гадагшаа гарахгүй байгаад байна л та. Тэгээ нэг гарцаагүй гэдэг юм уу аргагүй байдалд байгаа тэр зүйлүүдийг зохицуулж өгсөн үү гэдгийг би асуух гээд байна л да. Хоёрдугаарт нь танаа одоо шоронд нэг цаазаар авах ял авах гээд сууж байгаа нэг ядарсан хүн байгаа. Өөрийнхөө пүрүүс машиныг шатааснасаа болоод замдалчлах буюу 77-оор одоо зүүжлэгчээд байна л да. Сайн авгаа байсангаа алтан гац өгдөг байсан өнөө үед бол одон медаль их эвгүй болчиход байгаа. Энэ ард түмний баатар гэдэг цолыг тэр хүнд өгчмөр байгаа юм л да. Пүрүүсийн татварыг буулгаж өгсөн. Бид нар өцөгдөр тэр хүний тэмцэл зөв байсныг нотлоод татвараа буулгацсан шүү дээ. Тэгэхээр энэ хууль хяналтын байгууллага хурдан шийдэх байх гэд найдаж байна. Тэр болтол нь битгий тэр хүн амны хэрэг мэрэгтэй хүмүүстэй хамт хориорой. Хэцүү шүү. Тэр хөөрхий иргэний үүргээ биелүүлснийхээ төлөө одоо эх оронч зан гаргасныхаа төлөө өнөөдөр өөрийнхөө эд хөрөнгөө шатаасныхаа төлөө өнөөдөр юу гэдэг нь цаазаар авах ял авахгүй га сууж байгаа. Эрүүгийн хуулийн 77 дээр чинь цаазаар авах ял гэж байгаа шүү дээ. Тийм учраас би бас үг хэлэх боломж олдсон дээрээ бас иргэнийхээ төлөө санаа зовж хэлж байгаамаа. За дээрэс нь энэ шүүхийн шийдвэр биелүүлэхээ одоо энэ хууль батлагдсанаар бүтэц хэр зэрэг одоо томрох вэ? Бас та нар өөрсдийн генерал гэдэг цолтой болж байгаа гэсэн үнэн үгүй юу? Цагдаагийн генерал, онцгой байдлын генерал, шүүхийн шийдвэрийн генерал гэдэг одоо салбар болгон генералтай болоод байгаа юм биш үсттэй. Тийм бас ийм зүйлүүд яриад байна л да. Тэгэхээр энэ нөхцөл байдлуудыг бас зохицуулснууд гэдгийг хариулж өгөөч. Баярлалаа.